Би одоо хөнгөлөлт хийх спортоор 2010 оноос хойш хийсэн. Амтайгаа аймгийн улсын аврал шалгалт хийсэн. Оролцоод тэрнээсээ өсвөрийн улсын аврал шалгалт хийсэн. 35,000 метр өсвөрийн улсын аврах тэгээд хос мөнгө медаль авч байгаа. Тэгээд ерөнхийдөө хөнгөлөлт хийх спортоор төлхөө орж ирсэн байгаа. Тэгээд 2011 оноос хойш спортын мастер ганцлах багштай мэргэжлийн тамирчны бэлтгэл сургалт хийхээр оюутан болж иржсэн. Тэгээд тухайн үед олон улсын хэмжээний мастер хөнгөлөлтийн бас топ тамирчин Отгонбаяр ихч мөн олон улсын хэмжээний мастер бивж авах одоо олон улсын хэмжээний мастер их сайхан ихч мөн одоо манай элит гаранс клубын асуулжуулагч чалаас хэмжээний дорж болон гэсэн мундаг тамирчтай анх гараа хийж мэргэжлийн төвшин бэлтгэл сургалт хийжсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө одоо мэргэжлийн тамирчдаасаа урам зориг авч цаашлаад одоо өөрөө бас тэр хүмүүс шигаа мундаг тамирч болъё гэсэн тийм хүсэлтэй хөнгөлөлт хийх спортоор орж ирсэн байгаа. Тэгээд хамгийн анх 2012 оны Бээжин олон улсын марафон, хагас марафон тэгээд тэндээ төрүүлээд цаг 16-гаар олон улсын хэмжээний мастрын болцол хангаж тэгээд ер нь олон улсын хэмжээний мангараа эхэлжсэн байгаа. Тэгээд 2014 оноос эхлээд төлхөө марафон гүйлтээр спортлоо марафон гүйлтээрээ спортаа хийжсэн байгаа. Тэгээд 2014 оны Хонконгод болсон Азийн аврал шалгалт тэмцээнд анхны марафон гүйлтийнхээ гарааг хийгээд 2 цаг 45 минут үгээд олон улсын тамирчдынхаа дунд 10 дугаар байранд ороод тэгээд тэрнээсээ цаашлаад би одоо марафон гүйлтийг хичээлж чадах юм байна гэсэн бас үсэр зорилготой. Тэгээд тэрнээс эхлээд ерөнхийдөө 2014 оноос 16 оны хооронд спортын мастер класстэй бэлтгэл сургалт хийж явж байгаад Рио Олимпийн их авч нэг гэр бүлийн хүмүүс одоо ингээд хоёулаа ингээд энэ спортоор хичээлээд явахаар хөнгөлөлт хийх спортод юу амар хэцүү. Тэгээд ер нь энэ спортоор явхад золиос маш их хэрэгтэй учраас нэг нь нөгөө нэг дасгалжуулагч байж ээж арай илүү нэгийгээ ойлгоод одоо амжилт гаргах одоо цаашлаад явах нь илүү юм байна гэдэгтээ хараад тэгээд тийм шийдвэр түрээд 2017 оноос эхлээд маш олон дасгалжуулагчтай бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд маш олон тамирчтай болоод одоо өнөөдрийг хүртэл ингээд мундаг амжилттай ингээд явж байгаа. Миний 3 олимпиад орж исэн тэмдэг одоо олимпиад орсон тамирчдыг нөгөө нэг гэрчлэх нөгөө нэг номер байдаг хгүй энэ хадталд нь. Тэгээд энэвээрээ одоо тэдэн олимпиад орж исэн өмнө байна гэдэг батлагдах тийм тэмдэг нь байгаа. Яг хадталд нь яг нүг зээгийн гэсэн дугаар байгаа юм тийм. Тэгээд би энэ кодоор оронгууд би одоо энэ олимпиад орж исэн өмнө байна гэж гараад ирсэн. Энэ батлагддаг юм тэмдэг байгаа. Энэ хамгийн дурсгалтай нь олимпиад өөрийгөө орсон. 16 оны Рио Олимпиад. Энэ 16, энэ тэгээ 20, 24 гэдэг юм. Азия, Парис. Токио, Парис. Цаг агарын хувьд гэх юм бол бас Парисын олимпиад нэлээд халуун байсан. Тэгээд замын хувьд хүнд замтай байсан. Тэгээд тамирчдын нэлээд шалгуурыг шалгасан тийм марафон бас байгаа. Ерөнхийдөө бас Парисын олимпиад миний бэлтгэл сургалтыг хоёр олимпиад багтах хамаагүй сайн байсан. Тэгээд яг тэрнийхээ хүчээр бид замыг энэ форум болохоор юуны Рио Олимпиад. Тэгээ энэ бол Рио Олимпиад шилмэл компанийн ингээд энэ форумыг бичүүлсэн. Тэгээд 2020 он 24 онд болонгод Амазоных аваад тэгээд бэлж. Нэг амлан гүйж байгаа хүмүүс
ерөнхийдөө яг өөрсдийнхээ нэг бие организм одоо юунд тохируулж гэж байгаа шүү дээ. Одоо нэг эрүүл мэндийнхээ төлөө гүйж байгаа хүмүүс хурцлан байдаг. Бид нар болонгууд нэг өөрсдөө яг мэрэгжлийн төвшөнд бэлтгэж байгаа тамирчид байдаг болохоор яг тэгж амар нөгөө тасгалжуулагч үүднээс нэг амар зүйлийг боддгоо шүү дээ. Яг нэг бид нар чи өөрсдөө анханасаа нөгөө шууд нөгөө өсгөр ингээл оюутан цагаасаа шууд нөгөө мэрэгжлийн төвшний тамирчдээр очиж шууд бэлтгэл сургалт хийгээд явсан болохоор яг нөгөө сонирхогчдод ингэжгүй тэгжгүй гэл амар тэгээ зөвлөгөөсөө илүү яг зөв нөгөө анханасаа мэрэгжлийн тасгалжуулагч дээр очиод зөвлөгөөгөө зөв аваад тэгээд зөв гүйгээд одоо хувцас хэрэглэх бүх юмаа зөв тохируулаад гүйчих юм бол бүгнаа мөнгөн медаль авч ирсэн гэж тийм үнцайг хэн орж ирсэн. Тэгэхэд нөгөө нэг өсвөрийн анх 2 мөнгөн медаль авч яхад нөгөө нэг дархны нэг охин байжсэн. Тэр охиноос амар хүчтэй тэгээд охин байсан. Тэгээд би өөрөө анх удаага нөгөө өсвөрийн усын аврагт ирж байгаа. Тэгсэн чинь намаа нөгөө өмнөх өдөр би 3000-д гүйчээд мөнгөн медаль авч байгаа маргааш нь 5000-д гүйж байгаа тэр охинтой цог ингээ би халаат хийгээ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр охин надад амар олон зовлон тайлж байна. Би одоо ингээд зихтэй ингээд одоо би нөгөө гүйж байгаад нэг нохоод хазуулаад миний тэр нөгөө юм маань энэ арай нөгөө нэг сэдрээд амар өвдөөд би шүн нөгөө бахан тарай марай хийгээд өнөөдөр аюу сайн гүйж чадахгүй хаа хоёулаа цуг явж байгаа л тэгээ яа юм аа гэжсэн аа би нөгөө үлгэрсэн ингээд удаасаа хүүхд юм чинь тэгээд адилхан нөгөө нэг тэгсэн лахтаа гэж бодоод байна. Тэгэхээр юм яриа гүйж байгаа хоёулаа гараад гүйжсэн чинь одоо цуг ингээд яваад байгаа. Тэгээ хамгийн сүүлд ингээд орж ирсэн чинь манай хүн шууд 200 дээрээс амар сайн хийгээл хийсэн. Цутаад алга болчих. Тэгээд би нөгөө нэг ус анхудаага өсвөрийн усын аврагт ирж байгаа. Тэгээд тийм амар бэлтгэлтэй өгч биш яг өөрийнхөө нэг формал явж. Тэгээд шууд ард нь ингээд хоцроод үлдчихэж байгаа юм. Тэгээд араас нь ам ихэнд орцсон шүү. Тэгээд одоо энэ талаасаа явж чадахгүй хөл мөлн өчтөрөө өгдөөд боо юм болоод гэсэн. Одоо сая би ингээд дагаа явж байгаа юм бол бараг л тисчилаа гэсэн чинь найдвартай явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь байхгүй манай хүн дагаад явж яснаа сүүлийн 200-д финиш хийгээд алгаа шүү. Тийм нөгөө нэг хүчтэй, хурдтай, тийм потенциалтай бас амар тийм юм шиг байна. Намайг бодохоос нэг хит улаан аврагс үзсэн арай туршилт. Нөгөө гүйлтмаа нөгөө нэг ажил мэргэжил учраас бид нар олонгууд энийгээ бүр хэцүү гэж хүлээж авахаасаа илүү бидний хийх ёстой ажил энэ чинь бид нар өнөөдөр энийг давхал ёстой гэсэн сэтгэл зүгээр миний хувьд болохоор одоо ямар ч тэмцээн уралдаан бэлтгэл сургалтын дээр ерөнхийдөө өөрийгөө ингэж нэг сэтгэл зүгээрээ дэмждэг гэх юм уу. Тэгээд одоо сонирхогч хүүхдийн хувьд гэх юм бол яг нэг энэ алхам одоо өнөөдрийнхөө энэ алхамыг хийчих юм бол дараагийн алхамдаа хүрэхэд нэг алхамаар ойртож байгаа учраас тэгээ нөгөө нэг өөрийгөө хүчтэй байлгах хэрэгтэй. Бэлтгэл сургалт хийж явах явцад ямар ч өөрийнхөө нөгөө бие организмыг ерөөдөө мэддэг болсон байгаа. Тэгээд нөгөө нэг тамирчин одоо бэртэл гэмтэл одоо юугүй байхад нөгөө нэг яг бэлтгэл сургалт гэж багшийн өгсөн цаг бүх юмыг аюул сайн бариад нөгөө нэг бэлтгэлээ авч чаддаг. Тэр үедээ нөгөө нэг тэмцээн уралдаанд яг багшийн заасан цагийн орон тийм хүмүүст дагуу ингээд гүйцэтгэлээ хүмүүс хийж чаддаг. Зарим үед нөгөө нэг ингээд тааруу оролцож байгаа нь болохоор нөгөө нэг тамирчны бэлтгэлийн одоо цаг өөр тэгээд тухайн үед байдлаас болоод одоо тааруу оролцож байгаа. Тэгээд оролцоод ирсэн тохиолдолд одоо за би одоо бэлтгэл дээрээ алдсан уу? Одоо хоол ундан дээр алдсан уу? Одоо дахиад бас өөр нөгөө нэг ямар нэгэн асуудал дээр одоо гэр бүлийн одоо гэх мэтчлэн тийм асуудлыг алдсан гэдгээ маш сайн тунгааж бодож байгаа. Тэрэн дээрээ одоо дүгнэлт хийж агаад дараагийн алхамдаа ордог байгаа. Тэгээд тэгэхээр би энэ дээр алдаад энэс болоод миний сэтгэл зүй одоо юм бүх юм ингээд унсан байна. Тэгэхээр би энэ дараагийн удаа энэ тэмцээндээ би энэ зүйлдээ алдаж болохгүй юм байна гэх тэрэн дээрээ нөгөө дүгнэлтээ хийгээд тэгээд дараагийн тэмцээндээ нөгөө
яг ингээд одоо марафон бүлтэй хичээллээд 11 дэх жилдээ одоо явж байгаа гэхээр нөгөө нэг яг жилдэл нөгөө нэг дунджаа гаргадаг болохоос яг ингээд тэд яасан мэн одоо 10 жил дотор тэдэн зүүн км гэсэн яг тодорхой болох гаргаагүй. Жилд ойролцоогоор бид нэг 5,000-аас 6,000 орчим километр амдаг байна. 50-60 мянга бол гүйцэл юм байна тийм. Чин тамирчид яг нөгөө нэг одоо форум авдаг нөгөө нэг сарууд нь болохоор одоо 12 сараас 3 сарын хооронд хамгийн өндөр ачааллыг авдаг байгаа. Тэр үед нөгөө хамгийн өндөр ачаалал хамгийн сайн бэлтгэл сургалтаа авч чадсан тамирчид одоо 3 сараас эхлээд улсын тэмцээн оролдоо эхэлдэг. Тэгэхээр нөгөө тэрэн дээр яг нөгөө бэлтгэгдээд гараад ирдэг. Тэгээ нөгөө 100 тэгээд 5 намрын ерөнхийдөө нөгөө суурин тавигдаад ирж байгаа гэсэн үг баггүй. Тэгэхээр ямар ч тэмцээн оролдоон дээр ер нь бол нэг яхаа алдаа гай шүү. Километрт гуй хийж боддгоо 50 км-д үзчихье гэсэн бодол юм бол байгаа. Одоо нэг бид нар нэг мэрэгжлийн төвшин ингээ бэлтгэлдээд маш ингээ олон жил ингээ болоод ирэхээр өөрөө бие махбод ингээ амар удаа ингээ зоогоод ирсэн болохоор ер нь цаашаа ингээ хит хоолдохгүй гэж ерөөсөө төрдгөө штэ. Одоо яг мэрэгжлийн тамирчныхаа карьерийг дуусгаад ирэх юм бол зүгээр л нөгөө нэг энгийн нөгөө төвхтэй үйл хийдэг. Нэг өгч болно гэсэн. Тийм л төлөвлөж. Тэрнээс нэг амар одоо ингээ 42-оо барьчаал 100 км-т гүүгээл бүр уулын гүйлт хийгээд ингээд явъя гэсэн тийм бодлоос төрдөг. Тэгэж одоо дараагийн олимпиадаа бэлдээд эхэлсэн байгаа. Тэгээд одоо олимпийн нөгөө нэг цаг наран тийм нөгөө 2 жилийн өмнө гардаг байхгүй юу? Одоо тэгэхээр Лос Анжелесийн олимп 2027 оны 1 сараас эхлээд ерөнхийдөө цаг наран тийм гараад ирнэ гэсэн. Тэгээд одоо яг хитээр гарч ирэхийг бас хаашгүй. Сая нөгөө Парисын олимп болонгууд цаг наран маш өндөр гарсан байгаа. Риогийн олимп болохоор айгүй боломжийн цаг наран тиймтэй байжсэн. Тэгээд Токиогийн олимп бас цаг нарантын давгүй байсан чинь Парисын олимп амар өндөр цаг нарантыг гаргаж ирсэн. Тэгээ яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө нэг 2023 оны дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн дээр нөгөө нэг амар өндөр цаг нарантынтэй нөгөө нэг дэлхийн аварга нөгөө нэг төрүүлсэн. Тэгээд тэрнээс нөгөө нэг яагаад нөгөө нэг эслээд бас Парисын олимпийн цагийг нэлээд шалгуурын өндөр тавьсан байна. Парисын олимп болгол 2 цаг 26 50. Эмэгтэй болонгод 2 цаг 09 30. Улмал чангарах байна. Тий, одоо чангарч ч магадгүй Парисын олимпиас доошооч тавигдаж магадгүй хийж байдаг. Олимпиад орохын тулд одоо нөгөө нэг ямар тэмцээнүүдэд орж иж олимпийн эрхээ авах тийм боломжтой. Жишээл Улаанбаатар марафонд гүгүүд олимпийн эрх авах байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ямар марафонд орж иж тэр эрхээ авах вэ? Олон улсын нөгөө нэг гол лейбл гээд алтан зам, мөнгөн зам, хөрөн зам гэдэг нэг олон улсын тэмдэгт байгаа. Тэр марафонуудад орж аван давхар нөгөө нэг олон улсын Аз иргэлийн марафонуудад дээрээс бас авдаг байна. Жишээлбэл Сөүл орно, Токио орно, Мажар 6-д бүх юм бол Мажар одоо 7 болсон шүү. Мажар 7-д бүх юм бол авч болно. Тэгээд одоо Хятадаас гэх бол Бээжин марафон, Шанхай марафон одоо тэгээд Шами ингээд тэд нар шингээ нэг гол ангилал дээрээс нь Аз иргэлийн ингээд маш олон амар олон марафонтэй Солонгос болонгууд одоо Сөүл Дээгүү Бонсан гэдэг нэр дээр гүйж болно. Тэгээд Токио дээр юу дээр Токио Японд болонгууд Токио одоо юу Албаны үргэлжлэл Осака марафон болгонд Осака мен дээр тустай болдог. Women's гэдэг бас тустай болдог. Эрэгтэй эмэгтэйгээ ингэж нөгөө бусад марафон хольж гүйдэг тус нь ингэж гүйлдэг байгаа. Японы марафон. Эрэгтэй пейсмейкертэй байх боломж үү гэсэн үг? Боломжгүй. Одоо нөгөө нэг Осака дээр болонгод аим өндөр цагтай эмэгтэй пейсмейкерүүд аваад бас нөгөө японочдын өөрсдөө Азтай хамгийн номер 1 марафоноор
хөгжсөн улс шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө бас нөгөө нэг дотроосоо ч спикер гараад ирв. Йоо өндөртэй. Бас эмэгтэйчүүд нэгэндээ пьес хийх юм шүү дээ. Одоо 10 км ер нь бол эмэгтэйдээ ихэвчлэн 10-аас 20 км л авах пьес хийдэг. Одоо 4-5 тамирч байлаа гэвэл эхнийх нь 20 км авч өгөх юм уу, нэг 10 км аваад гарах тамирч идэж байна гэсэн пьес. Заяа өнөөдөр ганц хүүхдээ ямар авцтай хүүх вэ? Би өөрөө нэг дээр хүн байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг энэ одоо доктортой тархио өмсчихдээ. Тэгээ тархио өмсөнгүүтээ нөгөө салхиг нэвтрүүлдэггүй тийм өмднүүд. Тэгээ салхиг нэвтрүүлдэг салхиг биш. Тэгээд дээрээс нь хантаа яг зориулал нөгөө гүйлтийн хантаас өмсөл тэгээд хүчдэг. Тэгээ нөгөө пүүзэн дээр болонгууд алтаж гулахаас эргүүлэх дороо нэг жоохон арзгаар тий хит нөгөө гөлчгөр болсон пүүз маа нөгөө нэг хоошоо нөгөө улсаад нөгөө ахин шүмс тий хүч сарнахаас гадна нөгөө ахин шүмсэнд нөгөө нэг гимт аваад амираар хөдөлгөөн хийх. Тэгэхээр нөгөө нэг тийм гөлчгөр биш нөгөө нэг өвдөдөө юм барцгаа тэгээд тийм үсэнд төсөөлж зүгээр. Тэгээд аймсан дээрээ болохоор мэдээж нөгөө амар хурдан халж биений халцдаг хүмүүс эдэн шүү дээ. Тийм хүмүүс бол яг даавар жоохон зузаатай даавартай хүмүүс л аа хий бээр хүмүүс бол нөгөө нэг ноолороо амьсад эдэн шүү дээ. Тийм амьсад чинь бол даахгүй тэгээд ер нь бол бүр нэг амар зузаалал зарим хүмүүс ингээл хүүртэн хүмүүсэд тэр нөгөө нэг хитрхи хүүхэд тэжтэй болоод ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө өөрт ямар ч тэр мэдэгдэхгүй бэртэл гэмтэл айлуулах авчихгүй тэр боцлол нь хүнд айлуу байдаг. Гүйж дуусчаад их гүрдэх хүмүүс болно шүү дээ. Тий, гүйж явахтай биш. Тий, гүйж явахтай биш нөгөө гүйж дуусчаад одоо ер нь л их тамирчид их хвчлэн ер нь хугацаа сольж байгаа хэрэг шүү дээ. Ер нь хамгийн түрүүнд бүх хугацаа сольж ирнэгүйгээд тэгээд орж ирээд бас нөгөө бүх норсон хугацаа бүгднийг солиод явах юм бол нөгөө нэг одоо нуруу өдөх одоо янз бүрийн бэртлээс нөгөө хоол байна. Тэгэхгүй бол нөгөө тамирчид гүйж орж ирээд зарим нэг нь шууд нөгөө нойтой хүчин дээрээсээ юугээд дотор хурц үзэн дээрээсээ шууд өмсөөр гарчдээ ш. Тэр нь нөгөө нэг бие дээр хатгаараа дараа нь нөгөө нэг өөрт нөгөө нэг муу өчний суурь болгоод явж байгаа. Тэгэхээр нөгөө хугацаа аюулсаа солиод явждаг байг хийцэг байна. Тэгээд ялгаагүй л нөгөө та нартай адилхан нөгөө нэг өглөөнийхөө цэвэрлэгийг хийжээл дарны тосоод өрхөөл кирийг пудрээ түрхээл гарчсан. Кирийг пудрын үдэ зүрхэж. Тэгээ нөгөө нэг павдраараа түгжээл тэгээл гараа ярьчихсан. Гэтэ ер нь бол бид нэр одоо айрсаас нэлээд гэмтэн штэ. Тэгэхээр нөгөө нэг яг байнга нөгөө нэг эмэгтэй хүмүүсийн хийх ёстой нөгөө нэг арчилгаа юугаа хийгээл. Тэгвэл ингээл улаад штэ. Тэгэл нөгөө газ орж ирж цэвэрлээл тэгээ нөгөө нэг чигшүүлэгчээ түрхээл тэгэл хамгаалж байгаа. Тэгээ нарыг үдээсээ бэлтгэлтэй бол өдөржингөө тэгэж нөгөө нэг юугаар хамгаалсан байгаа. Тэгээд амраацсан. Тэгэн дээрсээ тэгэл өдөр нарны цасаа түрхээл нөгөө түрхтийг юм байна. Дасгалжуулагч хийн гэж байна. Ер нь аль нэг амар хүн зөвлөгөө өгөхөөсөө илүү хүнээс нөгөө зөвлөгөө сонсох нь амар тийм дөө. Өөрө алдсан юмнууд их байгаа ч гэсэн алдсан юмнаас хүмүүс ихтэй алдаасаа гэж бодож байгаа ч гэсэн нөгөө нэг тийм зөвлөгөө нөгөө нэг тийм мэрэгжлийн дасгалжуулагч хүнээс зөвлөгөө өгснээ яах вэ бодоод байдаг шин. Тэгэхээр бид нар шиг мастер англи ороод бас Google хаа. Бас нөгөө нэг мэдээж нөгөө нэг гүйлтэй хаяхгүй юм чинь нөгөө мастер одоо улсын авраг гэж болдог шүү. Мастерын улсын авраг, мастерын дэлхийн авраг одоо Азийн авраг гэж ийм тэмцээнүүд байгаа. Тэрэнд яг зүгээр ингэж амар хол гүйхгүй ч гэсэн нөгөө тодорхой хэмжээний өөрийнхөө хэмжээд нэг одоо 3000 тэр 5000 гэсэн нөгөө дундын зайн төрлүүдэд яг ингэж яг үзэж явах байхаа мэдээж шууд ингэж хайж чадахгүй. Бидний ч одоо нөгөө зүрх маш олон жил ингээ ажилласан. Тэгээд ингээд энгийн хүнээс хэд дахин ингээ том болсон. Тэгэхээр тэр зүрхийг нөгөө шууд амраах юм бол биднэрт нөгөө эрсдэлтэй. Тэгэхээр нөгөө ингээд өндөр авч ясаа ачааллаа. Одоо багаар ингээд ажил багсаад тэгжээ нөгөө хэвийн байдалтай.
өөрсдийнхээ бэлтгэл сургалтын дээр болонгууд яг өөр одоо тэмцээн оролдоонд яг тохирох тэр юмыгаа нэг бэлтгэл дээр хэрэгэлдэг. Тэгэхээр нөгөө бид нар чинь нөгөө маш хоол нөгөө гүйж байгаа учраас одоо нүүрс ус түлхүү тийм нөгөө нэг уух юм хэрэглэнэ. Одоо желинууд нүүрс ус гэдэг желинууд болон нөгөө найруулдаг тийм бүтээгдэхүүнүүд. Тэр нь электрик нөгөө хөлсөөр хөлсийг алдагдж байгаа учраас электролит тэгээд нөгөө нэг одоо тэр ууж найруулах юмнууд нь болонгууд одоо маш олон төрөл байгаа ш одоо чи юм хөгжсөн болохоор наацхын гэвэл бид нар болонгууд нөгөө нэг маавартын тэрийг түлхүү нөгөө нэг бэлтгэл дээр хэрэгэлдэг. Тэгээд нөгөө нэг аминактал гэдэг нөгөө Японы юм уулаа байдаг тэрийг хэрэгэлдэг. Тэгээд одоо нөгөө ер нь бас ингээд айгүй туршиж үзнэ одоо тэгж байгаа ч нөгөө нэг яг тэмцээн дээр тэрийг зөвлөж хэрэгэлдэг. Тэгэхээр нөгөө нэг хөлсөө нөгөө хөлсийг алдж байгаа учраас дор нь нөгөө нэг шингэнээрээ нөхөд явах бол нөгөө нэг юуны алдагдал, эрдэсийн алдагдалд ороод явчихдаг. Хүүчээд нөгөө нэг юм ууж чадахгүй бол нөгөө нэг гэртээ орж ирээд шууд нөгөө нэг хөлсөө алдагдсан эрдэсээ шууд өгчдөг байна. Нэг дор их уух биш, багаар шинж уух юм бол тэр нөгөө бид илүү сайн шингэж өгнө. Бид нар чинь болонгоо ингээд амар ингээд цангаж орж ирээд нэг дор их юм ууд биш. Тэр нь нөгөө нэг буруу. Хүүхийн өмнө нүүрс ус уураг төвхөө гэж гардаг. Жишээл нөгөө бидний тогтмол хэрэгэлдэг өндөг. Тэгээд нүүрс усан дээрээ болонгот нөгөө нэг овёс одоо арга гурил тэ арга гурил тэгээл нөгөө урилан бүтээгдэхүүн бас байж болно. Талах малах одоо нэр. Гэтэ нөгөө өглөө хамгийн дөрөнд босч ирээд нөгөө нэг бага зэрэг суучаа тэгээл нөгөө нэг өндөг хичээл араас нь жоохон нөгөө нэг урайд юм идмэрч болох тиймэрхүү. Ер нь бол бид нар яг төлхөө хэрэгэлдэг юм. Ерхийдөө овёс тэгээл нөгөө шарбуудаа бас зүгээр. Тиймэрхүү юмнууд л төлхөө хэрэгэлдэг. Энгийн хүнээс нөгөө хэд дахин их нөгөө нэг ачаалал авдаг болохоор ер нь бол хэмнэл нь одоо өглөө ингээд үндсэн бэлтгэл одоо 20 км орчим хийгээд тэгээд одоо бэлтгэлээсээ орж ирээд сунгалгийн дасгал одоо юма хийчээ. Тэгээд одоо хоолундаа өөртөө хийж идэнэ. Тэгээд өдөр нөгөө тодорхой хэмжээний одоо цаг 30-аас 2 цаг орчим ч юм хүний өөрсдийнхөө нөгөө юунаас хамааралтай. Тэгээд амарчаад босоод өдрийн үндсэн бэлтгэлээ хийн. Одоо өдрийн бэлтгэл нь болонгууд 12 км-ээс 15 км-ийн хооронд байна. Тэр гүйлт нь болонгууд тамирчид өөртөө тохируулжгүй. Хамгийн одоо муу пэстэг гүйж байгаа тамирчин гэхэл одоо 5:30-аас хойшоо ч юм уу тэгэл тэрнээс урагшаа зөөлөг корос гэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нөө биеийг амраа. Тэгсэн мөртлөө одоо зарим нэг 5-аар явах ч юм уу, зарим нэг 4:30 хэмжээр явах ч юм тий. Янз бүр явдаг одоо өөрийнхөө биеийн байдал тохирол. Тэгээ өдөр тэгэж 12-аас 15 км-ийн бэлтгэл хийчээд багш одоо тэр өдөр маргааш ямар бэлтгэлтэй хийх юм бол одоо хүчний бэлтгэл юм одоо хүчний бэлтгэл хийн. Тэгэл тэр бэлтгэл нь нийлээл нэг 2 цаг гаруй орчим болно. Тэгэл нөгөө орж ирээл оройныхоо хоолундыг хийн. Тэгэл мэдээж гэр орондоо байгаа хүмүүс чинь гэр орно. Тэгэл яг ингээ өдрийн хэмнэл нь тэгэл яг бэлтгэл хийсээр байгаа л бид ингээ өнгө дуустдаг гоё тамирчны нийт өдөрт баг 5-6 цаг бэлтгэл гэсэн дундаа зайгүй. Тэгээд тэр дунд нөгөө заавал нөгөө паудаж амархгүй бол дараагийн бэлтгэлээ авах нөгөө сэрхэхгүй нөгөө нэг шууд дараагийн бэлтгэлд ороход одоо маргааш нь одоо хүнд бэлтгэлтэй байлаа гэхэд нөгөө бие сэргийж чадахгүй учраас заавал амралт чухал хамгийн чухал юм. Бүр ингэ юу ч хийхгүй нэг өдөр сайхан одоо бид нар шиг ингэж амран гэсэн юм байна аа. Юу ч хийхгүй яг нөгөө нэг тэмцээн төхөөд ирэх юм бол нөгөө 14 хоногийн өмнөөс нөгөө нэг ачаалал багасаад ирнэ. Тэр үед яг нөгөө нэг өдөр бүтэ амрах тийм гарч ирнэ. Өндөр цаг бэлтгэл. Тийм ер нь бол бэлтгэлийн ачаалал амар өндөр гэсэн. Мэргэжлийн төсөв дэлхийд нөгөө нэг одоо Монгол гэдэг нэрийн хүндийг одоо гаргана гэсэн зорилготой явж байгаа тамирчид. Тэгэхээр нөгөө нэг зорилго нь маш том учраас нөгөө тэрнийхээ зүйлээ маш их нөгөө нэг гүйлт бол ер нь одоо бас өмнөхөө бодох юм бол бас харьцангуй энэ
нөгөө харьцангуйд одоо бас сайжраад ирж байгаа. Өмнө бол яг уу алдагдгүй байсан. Одоо бол спонсорууд бас харьцангуй одоо манай клубээр уламжлагдаад манай пэйж ингээ хөгжөөд ингээд яваад ирээд бас харьцангуй сайжраад ирсэн. Тэгээд үйл сонирхогчд нь ч ихсээд ирсэн. Тэгэхээр харьцангуй бас сайжирж байгаа гэж үзэж байгаа. Тэгтэл бас ер нь хэцүү нөгөө гүйлт гэхээр л ер нь бол эсэг эхчүүд одоо айгүй дурггүй шүү дээ хүүхдэд гүйлт. Хөнгөн атлетикээр хичээллээд юугаа олж талаах юм. Та тэрний оронд одоо сакстаа тий волейбол сакс тоглох эсвэл барил гэж тэгдэж шүү дээ. Үгүй ахгүй хөнгөн атлетик чинь бүх спортын суурь спорт ахгүй. Хөнгөн атлетик байж иж бусад спортууд өгч шүү дээ. Одоо үйлч чинь одоо бүх спортын суурь байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр тэрийг нөгөө эцэг эхчүүд ойлгохгүй шууд л хүүхдэд барилдуулчих га шууд нөгөө волейбол сакс одоо спортоор оруулах гад байдаг тийм биш. Тэгэхээр нөгөө нэг одоо манай хөнгөн атлетикийг илүү сайн ингэж ойлгоод өгөх юм бол бүх юмд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгочих. Зарлага өдөртэй спорт биш. Тэгээ бид нар одоо ингээд сайн ингээд пүүз авчих юм бол багадаа гэхэл бид нар тэрийг одоо 600-аас дээш километр хангалттай өмсөн шүү дээ. Тэгээд нэг сайн ингээд одоо пүүзэл сайн байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ертөнцийн бусад юм чинь нэг авчих юм бол тэрийг нэлээ удаан өмсөж штэ. Тийм амар зарлагтай биш. Тэгэл өөрийнхөө нөгөө нэг хэрэгтэй өөрт хэрэгтэй нөгөө тодорхой хэмжээний эрдэс үгээр нөхөөхтэй витаминуудаа аваад хэрэглэж байна. Спорт болгол тийм юм хэрэглэж байгаа штэ. Тийм манайхан бол хамгийн чухал юм бол ерөөсөө пүүзэн дээрээ л анхаарах хэрэгтэй. Пүүзээ сайн сонгочих юм бол пүүзээ сайн сонгоно. Дээрээс нь нөгөө мэрэгжлийн дасгалж журагчаас зөвлөгөөгөө аваад гүйлтээ хийгээд явчих юм бол наацны бэрхшээл гэмтэл одоо тэрнээсээ урьдчилаад явчихна гэсэн үг байхгүй. Шингэн гэсэн үг зүгээр хоол гэсэн үг. Хоол ус юм аль. Шингэн дээрээ болонгууд нөгөө нэг ДНК-ийн нөгөө электролит гэдэг байдаг шүү дээ. Тэрийг ер нь бол хэрэгжилчээд тахад болно. Тэгээ бас нөгөө Моринагийн жилинүүд байдаг, жил байдаг. Тэрний бас нөгөө нэг протеин гэдэг уурга гэдэг. Одоо уурга нь гэх юм бол тэрний протеингээ уурга наага тэгээд нөгөө нэг тэр бас нөгөө эрдэсүүдтэй нөгөө бета гэдэг витамины төрлийн тийм бас байгаа. Тэгэхээр нөгөө нэг Моринагийн тэр зүгээр тэгээ хоолн дээр болонгууд өөрсдөө л нөгөө нэг иддэг хоолоо идэх бид нар. Тэрнээс биш одоо хоолн дээр тийм хоол идэхцээ, ийм хоол идэхцээ гэсэн тийм амар хориод байхгүй. Яг нөгөө нэг бид нар хөлсөөр бүх юм алдаж байгаа юм чинь хоолоо сайн идээд ирсэн нөхөөд тэгэл явчих. Тэгээд нойр хоолоо зохируулаад дэлхийн их чангарсан булчин бол одоо нөгөө нэг мэрэгжлийн барайч дээр очино. Тэгээд гимтэл баг хэмжээний хүрсэн бол нөгөө бид нар чинь нөгөө барай дээр очиод одоо зүү тавиулах одоо тэгээд бас спортын анхаарах ухааны төв байгаа шүү дээ. Тэнд бас нөгөө нэг яг тамирчдад зориулагдсан багц хэрэгслүүд байдаг. Тэрэн дээр очиж тэнд нөгөө нэг эмчт нь үзүүлээд одоо ингэсэнгээ бэртлээ үзүүлнэ шүү дээ. Одоо чангарал одоо бүр аймаг болсон бол үзүүлээд тэгээ тэндээсээ нөгөө нэг эмчилгээ яваа аваад явах нь зүг байдаг. Тэрнээс шүү наацхын нөгөө жоох юу бол сайн сунгаад тэгээд орой унтахтаа нөгөө магний хэрэглэхтэй болчихсон хамгийн хэрэгтэй нөгөө магний цав омега хэрэглэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь витамин С сайн уу. Тэгээд магнигаа хэрэглэх. Тиймэрхүү наацхын витаминуудыг айгуу сайн хэрэглэх хэрэгтэй. D3 нөгөө үе мөчөнд айгуустай. Хамгийн түрүүнд нөгөө үе мөчийг хөвдөн гэнэ D-ийн дутагдал айгуу байгаа шиг юм байлээ. Тэгэхээр нөгөө D-г айгуу сайн ууж хэрэгтэй. Витамин юу вэ? Таад орчны таатай нөхцөл байдал тэгээд цаанаас ингээд нөгөө мэрэгжлийн тамирчтай хүлээж авч байгаа уур амьсгал юм нь бол хятад айгуу таалантай санагдав. Тэгээд нөгөө нэг одоо нэг цагийн бүс тий нэг дээрээс нэг цагийн бүс дээрээс нөгөө нэг одоо та нар хятадд нээлттэй марбонд ямар ч марбонд оролцож болно. Өөрөөсөө одоо ингээд вебсайтаар ороод хятадд одоо нэг дүүрэг болгон хот болгон марбон тий тэрэнд өөрөөсөө ингээд чаддаг бол ингээл ямар ч марафонд бүртгүүлээд тий одоо урт хэсэг арай нам нээлттэй сонирхогчдын марафон сонирхогчдод ингээд шууд өөрсдөө бүртгүүлээд оролцдог тийм нээлттэй байдаг. Тэгэхээр чи нөгөө Япон юунууд чинь шалгаар өндөртэй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хамгийн боломжтой тааламжтай нөхцөл уур амьсгалтай газар бол хятад л гэж байна.
зардал багтаа Монголоос очиход Тийм төсөв одоо өөрөөсөө бүх юмаа гаргаж явах юм чинь задлаа бодсон ч өөр амьсгалаа бодсон ч тааламжаа бодсон бүх юмаа бодгоор юм хятад хамгийн мэдрээд нь нөгөө өндөрлөг газар ингээд бид нар нөгөө нэг ачааллыг нөгөө нэг ачаал авч яхад нөгөө амь хүнд авдаг одоо бэлтгэл сургалтыг тэгээд яг нөгөө намдор газар очингууд тэр цагаасаа илүү нөгөө нэг сайн цаг үжилдэг. Тэгээ нөгөө би нөгөө нэг одоо 1700-аас нөгөө би нөгөө нэг улаан ис нөгөө нэг 1700-аас тэр 2000-д улаан ис ингээд илүү их байж байгаад ингээд доошоо ороод тэр улаан ис нөгөө илүү задраад ирэхээрээ нөгөө нэг ачаалтаа чадвар илүү сайн нэмэгдээд ирсэн. Арай илүү хөнгөн санагдахгүй тийм хөнгөн санагдав. Тэгээ нөгөө энд нөгөө нэг авч ясан ачааллыг тэр намд ор гарч очиход илүү өндөр цагаар аваад эхэлдэг. Тэгээ би тэр шууд мэдрээ. Эсрэгээр нөгөө нэг одоо нам газар бэлтгэл хийж аваад буцаад энд ирээд бэлтгэл хийхээр ялгаа мэдрэгдэж байна уу? Арай энд ирээд эхний 7 хоног толонгууд хөнгөн байжгаад одоо тэр дараагийн 7 хоногоос нь жоохон хүндрээд ирдэг би. Тэгж яагаад ирээд тасан цогцоод явждаг. Тэгэхээр нөгөө намаас өндөрлөө очиж уралдаа хийх юм бол эхний одоо 3-4 хоногдоо ч юм багтаагаад хийчих юм бол бас өндрөөс нам руу очих юм бол бас 3 хоног дотор багтааж гүйх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр нөгөө асаачааллынхаа үр дүн гэлээс авчих гэсэн. Яалч амхан удах юм бол дасан зогсоод. Тэгээ дасан нөгөө би дасан зогсоод нөгөө нэг янз бүрийн өөрчлөлтүүд гараад ирэх гэсэн байна. Баггүй тэгэхээр нөгөө нэг уралдаа хийгээд явж байгаа тохиол. Бэлтгэл хийж байгаа бол ингээд нэг 7 хоног дотор дасан зогсчихвол тэгээд цаашлаа уусаа гэдэг. Би яа сайн сэрүүлж чинь. Бас нэг хайхтай бидний өөрчлөлт ордгоо хүмүүс хүн хүнийхээ нөгөө биеийн онцлогоос шалтгаална. Анх 2010 он гэхээр 17 настай би өөрөө нөгөө өсвөртэй аяга орой бүүж ирсэн хөхтэй байхгүй юу? Багада болонгууд одоо ингээд нэг амир спортод дуртай хүүхд биш байж байгаа. Одоо дунд ангиасаа эхлээд амир олон төрлийн ингээд спорт сонирхож явж байгаад тэгээд нөгөө нэг аймгийн нэг эрүүл мэндийн байгууллагаас зохиосон тэмцээнд орж гүгээд тэрнээс хойш нөгөө сургуулийнхаа нэг сургуулийнхаа нэг сертификатад орж нөгөө гүйж төрүүлээд тэнгүүдээ манай юуны дордын нэг усны их гээд нэг 3000 м-ийн нэг мундаг хэмжээтэй байхгүй тэрний нэмж тэмцээн зохиодог байгаа. Тэнд би нөгөө 3000 сургуулаасаа төлөөлж ороод тэгж төрүүлэнгүүтээ дордын нөгөө скватер гээд одоо сүрийн мундаг тасгалжуулагч байгаа манай аймгийн тэр багштай бэлтгэл сургалт хийж 17 наснаас эхэлж гүйж хэлсэн байгаа. Тэгэж өсвөртөө гүйж агаад оюутан болж ирээд одоо мэргэжлийн ямжтай гүйсэн байхгүй. Тэгээд анх бид нар шингээ гүйж яхад пэс гэж юусоо мэдэхгүй шүү дээ. Цаг гэдэг маань нөгөө нэг юусоо гарч ирээгүй. Бидний одоо зүүдэг цаг гэхээ нөгөө зүгээр ингээд дараал гүйдэг. Хэдэн цаг гүйгээл ороод цаг гарan гүйгээл нэг 2 цаг гүйж гэдэг юм үү те. Тэгэл гүйж орж идэг. Тэрнээс ч бид нар нөгөө пэсээ юусоо мэддэггүй байсан. Яг пэс мэддэг болсон цаг үе маань гэхээр одоо 2017 онд би анх нөгөө бараг цаг 16 оны үед анх би нөгөө нэг километр пэс мэддэг цаг авч ирсэн. Тэрнээс хойш нөгөө нэг цаг нөгөө нэг пэс ингэж хадгүй юм би хийчихсэн. Тэрнээс ч бид нар 2 цаг гүйж явах хэдэн километр гүйж байгаа мэдэхгүй ш барцаалаад ингээд явдаг. Нөгөө өөрийнхөө гүйлтээр ремпэл нөгөө мэдэрнэ гэхээс биш. Тэрийгээрээ л явна тэгэрнээс биш нөгөө пэс тэдэр гүйж хэлж ин да гэж анханасаа ерөөсөө тийм пэс мэддэггүй байсан. Хожоо нэг 3-4 жилийн дараа яг мэргэжлийн амжилт болоо 3-4 жилийн дараа яг цагтаа харьцсан. Бидний үед яг мэргэжийн ухаалаг цаг манай Монгол ер нь орж ирээгүй байсан. Тэгээд яг гол санаа нөгөө гүйлтийн хурдаа нэмэгдүүлэхэд системтэй бэлтгэлийн үр дүнгээр л хурд нэмэгдэж байгаа. Тийм ер нь бол тийм пэс одоо та нар яг одоо анхаа одоо ингээд 7-оош гүйдэг хүн байгаа тий. Тэрийг чи нөгөө нэг одоо мэргэжлийн тасгалжуулагчтай байжгаад тасгалжуулагчийн системтэй бэлтгэж орж иржээч нөгөө та нарын пэсийг нэмж явах байхгүй юу. Тэрээс та нар одоо өөрсдөө шууд пэсийг нэмээд өөрсдөө бэлгэн гэхээр бас ер нь тийм бас зөв арга биш. Тийм өөрийгөө бэлгэн. Багштай хүнийг яагаад багхгүй гэсэн үг. Өөрөө бэлдэж байгаа хүн багштай хүн хоёрын ялгаа асар их байна. Тэгээд энэ
системтэй явж байгаа учраас одоо багш чинь цаг өгөн тэрийгэ өнөөдөр давсан бол маргааш за энэ цагаа энэ тамирчин энэ бэлтгэлээ давсан одоо дараагийн одоо ийм бэлтгэл өгөхөд энэ дээр очичин багш чинь өөрөө дүгнэлтээ хийгээд камерыг явуучих учраас мэрэгжлийн дасгалжуулагчтай тэгээ мэрэгжлийн баг хамт олонтой одоо гүүгч мөн хамгийн чухал зүйл нь хамтрагч байхгүй юу? Одоо миний одоо хамгийн энэ хүртэл хамгийн явж байгаагийн гол нууц гэх юм бол баг хамт олон байхгүй юу? Баг хамт олон бэжэд би энэ амжилтанд хүрж байгаа бас сайн дасгалжуулагч бэжэд энэ хэмжээнд хүрж байгаа. Тэгээ сайн гэр бүл хэрэгтэй ойлгодог. Тэгээ нэг одоо гэр бүлийн чинь хүн одоо бас ийм итвэхтэй хүн байх юм бол танд бас айгүй зөв талаас нь нөлөөлнө. Тэгэхээр нэг хамгийн чухал юм баг хамт олон дасгалжуулах гэр бүл энэ зөвлөлөөр явж байна гэсэн. Анханаас нь имжлүүлэл явах хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө бүрийгээд яваад ах юм бол тэр маа нөгөө улам сэдрээд явчихдаг байхгүй. Манайх нөгөө нэг гүүхээр нөгөө жоохон хөвдөд явж яхад нь л нөгөө бүрийгээл идэг штэ. Тэгсээр хагаад хүндрүүлчихдэг штэ. Тэр нь нөгөө нэг алдаа болоод байгаа байхгүй. Анханасаа жоохон хөвдөөл ирэх юм бол нөгөө нэг юугаа хамгийн хүссэн имжлэгээ энэ дээр даруй. имжлэгээ хурдан хийгээл явах хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг бүр гүн нөгөө нэг суур бүр их гинтлээс нөгөө нэг хамгаалдаг гэсэн үг байхгүй. За бидний цаг өндөрлсөн байна. Тэгээд цаг заваа гаргаж бидэнд ийм үнэтэй туршлагаа хуваалцаж өгдөгөө гэсэн мөнгө зайдаа маш их баярлалаа. Гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ тэгээд одоо гоё зөөлөнгөөлтэй хамт хийцгээ. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Өөрсдөө хувь хувьдаа нөгөө нэг одоо ингээд гоё зориг тавиад гүөх юм бол хүн нөгөө хүрч чадахгүй юм гэж байдаггүй. Тэгэхээр нөгөө нэг хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлоод за би нэг одоо ийм байсан. Тэгээд би одоо энэ хэмжээнд хүрнэ гэдэг анхнаасаа зорилгоо тавиад явах юм бол хүрч чадахгүй юм гэж байхгүй. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд Монгол одоо марафон гүйлт илүү сайн хөгжөөсэй гэж хүсэж байна. За тэгээд мөнгө зайдаа төв дэлхийд эх орныхоо нэрийг зориулах энэ их үйлс нь спортын үйлс нь өндөрөөс өндөр амжилт хүсье.